Нэг. Тааснаар жоохон зинхэнэ. За 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын даамал Баттуулга танилцуулна. Баттуулга Борхуу танилцуулах юм уу? Борхуу хаана юм? Борхуу яасан? За 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Борхуу танилцуулаарай. Нэг. 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл. За. Төсөл зайлшгүй хэрэгцээнд санал өгсөн 30 байрлалын 236
19 га газар төлөвлөгдсөн байна. За эдгээр газрыг задлаа тайлбарлах юм бол Хэрлэн сумын 1-р баг мандах гудамж төрийн захиргааны байгууллагын зориулалтаар 5000 м2 газрыг Доронтой аймгийн шүүхийн тамгын газар санал өгсөн байна. За энэ 36.9 төгрөг. 9 төгрөг. Тий. Тэр ард иргэ ачааны жуулууд дуусахгүй байгаа юм. Тэр нэг чинь. Тэр нэг чинь. Жигсаалтын түрүүний бочлогын нь үлгэрээ. Тэгээд тавхан хэмжээ өгч. Тавхан хэмжээ. Тэр тавхан хамбаа. Дотор шатсан байна. Ямар ч хэлсэн. Одоо заддаргаан дээр болохоор тавхан хэмжээнүүд нь бүгд гараад ирсэн. Тэгээд тулгаа явуулчихаа яг. За нэг бүрчлээ нөгөө асуудлуудын хэлцэхдээ тавхан хэмжээгээ тулгаа авчих. Тэгэх үү? Түлээ. За үргэлжлүүл. 1-р ог дамжлах гудамж боловсролын байгууллагын зориулалтаар боловсролын газар саналаа өгсөн байна. 1722 м2. За. Хамгийн ихнийх дээр слайд нь гарч ирсэн. 1-р баг өгөөмөр гудамж тоглоомын талбайн зориулалтаар 520 м2 газар санал өгсөн Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. Энэ нөгөө нэг $1722. За. 1-р бонхон гудамж нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн зориулалтаар 7615 м2. Санал өгсөн Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 1-р баг бонхон гудамж аж ахуйн автогаражийн зориулалтаар 1.3 га Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 1-р силикат гудамж дэд бүтцийн барилга байгууламжийн зориулалтаар 118.5 м2. Нийтийн аж ахуй. 1-р баг илч гудамж тоглоомын талбайн зориулалтаар 1400 м2 газар санал өгсөн Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 3-р баг Хэрлэн гудамж төрийн захиргааны байгууллагын зориулалтаар 310 м2 газар аймгийн мөцийн саналаа өгсөн байна. 3-р баг Батуул гудамж ус түгээх цэгийн зориулалтаар 25 м2 газар Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 4-р Өөлөн гудамж ус түгээх цэгийн зориулалтаар 25 м2 газар Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. Мөн 3-р баг Ундраг гудамж
90 ха хаврах цогцлбарын зориулалтаар 6 га газрыг аймгийн онцгой байдлын газар. 4-р баг Зангиат гудамж улс түгээх цэгийн зориулалтаар 64 м². Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 4-р баг Зангиат гудамж цахилгаан ирсэн хүчний барилга байгууламжийн зориулалтаар 20 га. Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 4-р баг Зангиат гудамж инженерийн байгууламжийн зориулалтаар 12.6 га. Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 5-р баг Мөнхөд гудамж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцлбарын зориулалтаар 93.8 га. Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 5-р баг Мөнхөд гудамж инженерийн байгууламжийн зориулалтаар 35 га газар. Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 5-р баг Оргил гудамж амралтын газар, амралт сургалтын зориулалтаар 1 га газрыг Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, мөн 1 га газрыг бүсийн онцлогооны төвийн санал өгснээр. За 7-р баг хүүхд эмэгтэйчүүдийн гудамж амралт соёл спортын зориулалтаар 4.2 га газар Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 7-р баг Нарлаг гудамж эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 1497 м² газар. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс санал өгсөн байна. За 8-р баг Баялаг гудамж улс түгээх цэгийн зориулалтаар 16 м². Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 8-р баг сургуулийн гудамж нийтийн орон сууцны зориулалтаар 700 м² газрыг Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 8-р баг Баяннуур гудамж морин уралдааны байрааны зориулалтаар 30 га газрыг Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 9-р баг Чоолсон гудамж нийт эзэмшлийн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар 25 га газрыг Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 9-р баг Баянтүмэн гудамж авто гаражийн зориулалтаар 21 м² газрыг Доронтой аймгийн газрын харьцаа барилга хот байгуулалтын газар. 10-р баг Ялт гудамж дэд бүтцийн байгууламжийн зориулалтаар 16 м² газрыг Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 10-р баг Ялт гудамж тоглоомын талбайн зориулалтаар 425 м² газрыг Хэрлэн сумын засаг даргын тамгын газар. 10-р баг Цайдам хороолол эрчим хүчний барилга байгууламжийн зориулалтаар 10,000 м² газрыг эрчим хүчний зохицуулах зөвлөлийн саналаар 10-р баг Цайдам хороолол харилцаа холбооны барилга байгууламжийн зориулалтаар 750 м² газар санал өгсөн мэдээлэл холбоос үлжээ. 10-р баг Цайдам гудамж хог хаягдлын үйлдвэрлэлийн зориулалтаар 4 га газрыг Хэрлэн тогтчлт. За эдгээр 31 салбар. За хавсралт 1 үү? Хавсралт 1. Хавсралт 1 төсөв байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олох газар гэж байна тийм. За. Шүряаго. Тэг хавсралтаараа. Хавсралтаараа шууд танилцууч бүгдийг. За тэгээ. За эргэн. За тэгвэл нэгдүгээр хавсралтай шууд хэрэгцээ болов. За хавсралт 1 дээр асуулт төлөөд төгсөр асуултаа асуугаад байна ш. Тэгээд юуг нь тэмдэглээ. Хавсралт 1 дээр саяны танилцуулсан төслийг асуулт асуух төлөвлөж байна уу?
асуултад төлөвлөж байна уу? За Мөрөн туул, Батмөх, Наран чулуун, Батбаяр, Мөнхбат, Мөнхтөр, Цог гэрэл, Оюнтяа. За Оюнтяа төлөвлөгчөөр асуултыг тасаллаа. За Мөрөн туул төлөвлөгч асуултаа асуугаарай. Байна уу? За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Нэг юм асууя. Энэ 5 дугаар баг дээр үйлдвэрлэлийн төлбөр гэж энэ би сая зургийг харахад нөгөө эзэм шинжилгээний хүрээлэнгийн 100 га газар руу Хэрлэн сумынхаа мэдээлэл авч байгаа. Биш. Энэ хааны За. сая зураг нь болохоор тэр байгаад ирсэн үгүй юу? Мөнх тороллын юу гэдэг. Хэрлэн сумын 5 дугаар баг. Биш үстэй. Наач юм биш. Наач нь ардлынх нь урдлынх нь. Наач цаа. Баруун талд нь. Баруун талд нь шин юм уу? Тэ шинээр За. Харин тэр мөн биз дээ. Тэрний тэр юм уу? Би ан тэрийг мөн үг асууад байхгүй юу? За. Энийг Хэрлэн сум буцаагаад авч. За би санал дээрээ хэлье да. Өшөө нэг нь энэ амралтын газар гэж байна. Оргил хорооллын. Энэ амралтын газар маань нөгөө түрүүнд нэг түрүү жил 25 онд дуудлагаар яасан газар мөн үү? Тодглоо орж ирсэн мөн тий? Тийм үү? Энэ тэгтээ дуудлагаар яагаагүй байгаа ахиж орж ирж байгаа юм уу? тэ За. дуулуулаар оролцож ороогүй. Тэр чинь амрын зайшгүй хэрэгтэй. Төрийн байгууллага Аагүй түрүүнд нөгөө нь бас нэг ингэж орж ирж байгаа дуудлагаар орж ирж ирсэн юм. Өмнө орж Өмнө- ирсэн. Дуудлага бодлогоор өмнө орж иржсэн 25 онд мөн үү? Биш үү? Энэ тэгвэл ахиж шинээр орж ирж байгаа юм уу? Би өмнөх жилийн нөгөө юу вэ гэж харсан оргил гудамж ихлээр амралтын газар гэж орж иржсэн да 25 оны юун дээр. Энэ нөгөө нэг эрүүл мэнд бүсийн онцлогын хэмжлэгийн төвөөс тэгээд нэг манай Хэрлэн сумын засгийн даргын тамгын газраас гэдэг дадлага үйлдвэрлэлийн газраа яа. Тэгээд нөгөө бүсийн онцлогын хэмжлэгийн төв бас өөрснөө Сүүлийн газар яж юм уу тий? тий совлол юм яа гэдэг. За. Ингээд төрийн байгууллагаас ирсэн юм шүү. Дуудлага бодлогоор бол өмнө ороогүй. Шинээр төлөвлөж байгаа. Шинээр юм. Босно. За Батмөх төлөвлөгч асуултаа асуугаарай. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. За 8 дугаагийн 3 газар дээр за 21 дахь нь умбны усныг за түрүү жилийн энэ жилийн ихсэн 33 сая төгрөгийн өртөгтэй энэ ус түгээхийн цэг гэж ойлголоо. Энэ 8 дугаар гिच гудам сургуулийн гудам 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц 700 м квадрат энэ нэг ямар төсөл гэдэг нэг төсөл яваад харин тий. Тэгээ энэ одоо яг хизээ хийгдэх энэ 26 онд хийгдэнэ гэж болж байгаа юм уу? Газрыг бэлдэж байгаа юм уу? Хэдэн сумын засаг даргын тамгын газар ямар ч байсан захиалагч гэж орж ирж байгаа юм байна. Тэгээ нэг төсөл яригдаад яваа. Яг хизээ хийгдэх юм нэ ингээд газрыг бэлдэж байгаа бай. За 2 дугаар тэр 8 дугаар гэлч гудамж гэдэг энэ за 30 га газар за морин уралдааны байр автоспортын уралдааны газар гэдэг энэ одоо яг ямар ажил хийгдэх гээд яг ийм газар ингээд төлөвлөгөөнд ороод ирвэ гэсэн ийм хоёр асуулт байна. За хариултыг цэг дараа хариулах уу? За. За тэр сургуулийн баруун талын болохоор хайр түгэй аяны хүрээнд за сайн санааны үүднээс ингээд барих 10 айлын одоо 8 дугаар багийн засаг даргаас ирсэн санал нэг 10 амьдрал хэцүү за орон байргүй байгаа багийнхаа
10 иргэнд энд одоо байр бариулъя гэж хайр түгээе энэ контентын залуутай хамтраад ингээ барийг хийсэ тэгээд тэгэнгүүт бид нар одоо хэвлэн сумаас дэмжиж за энэ газрыг өөрсдөө санал болгосон. За тэгээд энэ нөгөө шугамдаа орхон энэ газрыг сонгосон байгаа. Тэгээд дэмжиж одоо энэ газрыг оруулж байгаа. Тэгээд газар нь бэлтгэх юм бол тэр аян нь яваад 26 онд баригдана гэж ингэж төлөвлөж байгаа. За морин уралдааны тойролгын газар чинь 25 га болоо. 30 га газар байгаа. За энийг бол яг хоо ер нь бол явандаа аялал жуулчлалын өөрийнхөө бүсчлэл нь яг таарч байгаа. Өмнөх төлөвлөлтөнд бас ингэж байсан юм байлаа. Тэгээд морин уралдааны тойролгын газраа гэдэг. За энэ талаар бид нар бас нөгөө нэг аялал жуулчлалаа хөгжүүлэх. За тэгээд Арангаан Ара одоо комплексийн газар бас 25 га байдаг юм билээ. Тэгээд энэ хэмжээнд байхад бид нар бол нэлээд том бүтээн байгуулалт оруулах юм байна. Цаашлаа энийг бид нар ингээд авах юм бол энэ чиглэлээр одоо хамтарч ажиллаад хөрөнгө оруулаад тэгээд нэг аялал жуулчлал хөгжүүлэх ийм бас одоо манай зүүн бүс өөрөө морин спортороо бас илүү алдартай байдаг. Тэгээд морин тойруулга гэдэг бол бас нэлээд мөнгө одоо ордог ийм спорт. Тэгээд ерөнхийдөө бол эдийн засгаад хэлэх аялал жуулчлалыг татах зорилгоор газраа нөөцөлж явж байгаа. Газраа авцсан байх юм бол төсөл сонгон шалгаруулалтаар ч юм уу эсвэл одоо тэр бусад байгууллагатай хамтраад ингээд энийг одоо тогтчлт хийгээд авч явах боломжтой гэж ингээд төсөлж орж ирсэн. За наранчуудын төлөөлөгч. Нэг. За тэр 23 дээр байгаа 8 дугаар аягийн газар аймгийн иргэдийн урлагийн нэг тогтоол байдаг. Одоо боловсруулалтын байгууллагын газраас одоо тэдэн метр гэсэн зай хэмжээ барьсан нэг тогтоол байдгийг тэрийг мөрдөж байна уу? Тэрний зай хэмжээг барьж байгаа юм уу? Цааны нэг хайр түгэе төслих шүү. За тэрж асууя. За тэгээд одоо 30 дээр байгаа. 10 дугаар баг жаргалан тэгээд хог хаягдал. За 30-ыг гаргач. За хог хаягдлын үйлдвэрлэл гэдэг. За энэ 4 га газар. Яг аймгийнхаа хойд дээр 10 дугаар аягийн хойд дээр 11 дугаар аягийн хойд дээр 4 дугаар аягийн хойд дээр ингээд. За зам бол энэ нөгөө хог дахин дамжуулах богн нэрээс их дахин дамжуулах гэсэн тиймэрхүү нэр өстэй байсан. Одоо бол хог хаягдлын үйлдвэрлэл гэж байна. Тэгээ энэ нь одоо яг ямар үйлдвэрлэл явагдах юм бэ? Хог хаягдлын юуг нь үйлдвэрлэх юм бэ? За энэ хажуу талаар нь ингээд зүүн талаар нь хойд талаар нь ингээд 300-аад айл өрхөд энэ газрыг өмчилчихжээ. За урагшаанаа 300-400 метрт ялц замгаад хэвсний айлууд байна. Хамгийн хойдлын айлууд нь 300-400 метрт л байна. За ингээд тойроод бол 300 гаруй айлуудад өмчилсөн байна. За энэ үйлдвэрлэл нь одоо орчны нөлөө орчны бохирдол гэж үүсэх үү, агаарын бохирдол үүсэх үү? За миний мэдж байгаагаар бол одоо энэ газар нь одоо энд орж идэг тэнд бол нэг тодорхой хэмжээний юм баригчаад байдаг бас Сэрлэн сумын төсвөр. За тэрийг бол би одоо яг хогийг дамжуулж ачихл тийм юм барьсан байна гэж харсан. Тэгээ энэ дээр ч одоо байгаль орчны дүгнэлт байна уу? Одоо энэ хажуу авиргаар нь одоо агаар салхинд гарыг гээд агаар салхинд амьдрий гээд энэ сайхан газруудыг одоо худалдаад авсан ч юм уу? Нэлээд төлөвлөсөн айл өрхүүд байгаа. Тэнгүүд одоо эн чинь хэдэн метр юм бэ? 100 метр, 100 гаруй метрийн зайтай ингээд хогтой холбоотой хог хаягдлын үйлдвэрлэлгээ барьж байна. За энийг бол би сайн мэдэхгүй байна. Энэ одоо цэвэр цэмцгэр үнэр танар гаргадаггүй юм байж магадгүй. Гэхдээ бол ягаад аймгийнхаа хойд дээр одоо ийм юм төлөвлөж байгаа юм бэ?
11 дугаар баг иргэдийн одоо аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм биш үстэй. Тэгээ энийг бол манай бүлэг бол дэмжихгүй гэж би ойлгож байгаа. Өөрөө би 10 дугаар агаас бас гарсан төлөөлөгчийн хувьд бол энэ дээр аягүй эсэргүүцэлтэй хандж байна. Тэгээд одоо газрын төлөвлөлт одоо ингэж хурлаар орж идэг. Өмнө одоо сумын төсвөөс нэлээдгүй олон сая төгрөгөөр 400-500 сая төгрөгөөр ажил хийгдсэн хөрөнгө оруулалт одоо барилга инженерийн байгууллагыг баригчаад идэг. За энэ талаараа биднэрт нэг сайн дэлгэрэнгүй одоо энэ хог аюулын үйлдвэрлэл нь одоо ийм юм аа гэдэг нэг биднийг ойлгохоор сайхан тайлбарлаад өгөөч. Өөр юм. За. Тэр хайр түгээн юуны газрын хэмжээг даамал борхоо хариулаад гараа. За хог аюулын үйлдвэрлэл 4Г гэж бид нар өмнө нь 2Г газар төлөлөө тэгээд нөгөө газрын нэгдсэн санд манай бүр тэр мэдээллийн санд за энэ төлөвлөлтийн юу кадастрын зураг ороогүй гэдгээрээ хойшлоод явж исэн. Тэгээ энэ удаа одоо бид нар сая 8 сард гэхэд одоо энэ газрын нэгдсэн санаа бид нар оруулж ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж чадсан учраас орж байгаамаа. Тэгэхээр 2Г гээд бид нар ажил хийсэн. За яг газар дээр нь ингээ ажиллангууд том машин очиод эргэх зай талбай багтай ийм байгаа учраас ер нь газрыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж нэмэгдүүлж орж ирж байгаа 4Г болгоо. За энэ бол за нэршил дээр алдаа гаргасан байна. Засаараа гэсэн засаагүй орж ирж байгаа юм байна. За энэ бол ерөөсөө дахин дамжих. Ерөнхийдөө Чав улсын хотын одоо энэ айл өрх аж ахуйн нэгжүүдийн хогийг аваад за хамгийн одоо боломжит ойрхон цэг рүү бөөгнүүлээд эндээсээ шууд ерөөсөө том машинд ачигдаад тэгээд явах юм. Энд бол одоо хог тэнцэнэ байгаад эдгээр байх ямар ч шаардлага байхгүй. 2 том машин байгаа. Шалаанзаар шууд ачаад одоо энэ гэр хороол аж ахуйн нэгжүүдээс авж байгаа машинууд маань богино зайд бүгдээрээ урагшаа тэр 22 км газар явж 16 км газар явж байгаа. Талдаа игээд энийг бол бид нэр шууд энд богино зайд нь оруулж энд одоо ачлалтыг шилжүүлж ачаад тэгээд эндээсээ том машинаар шууд урагшаа яваад 2 машин ээлжилж явна. Тэгээд энд бол зөвхөн дахин дамжих цэг. Энд бол хог үйлдвэрлэл ерөөсөө байхгүй. Зөвхөн дахин дамжих цэг. Тэгээд байршлыг харж агаад ер нь бол 1-р баг, 5-р одоо юу гэдгийг 3-р баг, 4-р баг энэ ер нь одоо энэ гэр хорооллоос гарч байгаа энэ хотын төвд гарч байгаа хогнуудыг машинууд нь яг ингээд очиход хамгийн ойрхон газрын ингэж сонгосон байгаа. Тэгээд энд бол шууд ачигдах учраас энд хог хөрвөгдөхгүй учраас ямар нэгэн одоо тэр орой орчимдоо нэг хог мог одоо өнөр танаар дээр гаргана гэж бодохгүй байна. Тийм учраас ингэ төлөвлөж оруулж ирсэн байгаа. За Батбаяр төлөөлөгч. Тэр юугийн зай хэмжээг хэлж өгдөг наравчлан. Тэр сургуулийн Тий. хамгаалтын Босно. Тав метр гэдэг. Тэгэхээр энэ ингээд зурган дээрээ л ингээд их ойрхон харагдаж байгаа боловч газар дээр очих юм бол нэлийн зайтай. Одоо энэ нэг нэршил сая дамжуулах гэдэг нэршил байгаа шүү дээ. Тэр нь манай кадастрын мэдээллийн систем дээр дамжуулах гэдэг юу байхгүй болохоор хог хаягдлын үйлдвэрлэл гэдэг юу нэршлэр оруулсан байгаа. Нэгдмэл сангийн англи жоохтой юу? Тий. Манай нэгдмэл сангийн англи дээр дамжуулах гэдэг юу нэршил байхгүй. Хог хаягдлын үйлдвэрлэл гэсэн нэршлэр орох боломжтой.
байсан. За. Цонхон тэгж нэгтгэх юм байна тий. За наран чулуун төлөөлөгч босно уу? Наран чулуунаа босно. За Батбаяр төлөөлөгч асуултаа тавиарай. За нэгдүгээр шүүхийн барилга маань яагаад шүүхийн газар яагаад дахиад орж ирж байгаа вэ? Энийг нэг тодруулмаар байна. За хоёрдугаарт нь энэ ус цэгүүдийг санал нь нийтийн аж ахуйн саналаар орж ирж байгаа юу бүгдээрээ? Асуулт хариулах юм байна. Тий. Тэгээд энэ ус цэгүүд дээр ер нь ингээд сүүлд бас хараад байхад нөгөө халдвар хамгаал энэ төргээд цэвэр усан сан төгсөлгээд хэрэгжээд бас хэд хэдэн гэр оролын усан сангуудыг бас тогтжуулах тий тодорхой хэмжээний бас хязгаар тогтоох тэр газарт нь эрүүл ахуйн бүс тогтоох гэдэг тэгээд бас яваад байсан юм. Тэгээд одоо энэ дээр ингээд харангууд 16 м квадратыг нь 25 м квадратыг нь зөвхөн энэ барилгынхаа объемын хэмжээгээр л орж ирээд байна тий. Тэгээд тэр нь яг зөв тодорхой хэмжээнд бас хашаа машаатай байж тэр халдвар аюулгүй байдлын одоо зай талбайгаа авах үүднээс бас тодорхой хэмжээнд энэ газар өшөөд томоор орж ирэх хэрэгтэй байсан уу? Энэ дээр нэг хариулж өгөөч. Бас бид нар энэ өмнө газрын бодлогын хороогоор энийг яхаа энэ төслийг орж ирж байхад бас ярьжсэн. Зориулт нь таарахгүй одоо жишээ нь тэр 15 дээр байгаа тий өдөө аж ахуйн бүс гэж байгаа нөгөөх нь жижиг дунд үйлдвэрлэлийн бүс нөгөөх нь юу вэ? Ийм хоёр бүс дамсан ийм газар байгаа даа. Тэр 17 гэж 17 тий газар байгаа даа. Энийг бол ерөнхийдөө тэгээд борхуу даамл хэлэхдээ энэ ингээд хоёр бүс дамсан болохоор тэр дээд кадастрын газартаа батлагдахгүй бас буцаагаад ирэх магадaltaй гэж ингэж хэлсэн. Яа тий нэг нь хөлөмж нэг нь жижиг дунд үйлдвэрлэлийн бүс гэж байгаа. Тэгэд иймэрхүү юмнуудыг би бол саналаа хэлэхдээ салгаад тэр бүс бүст нь зориултыг нь тааруулаад хоёр болгоод ингээд оруулаад явуулж болохгүй юу? Даамал хэлэхдээ эднэр бол ингээд буцаагдах магадлал өндөрөө гэж байгаа. Тэгээ буцаагдах магадлал өндөр юм бол бид нар ийм батлаад явуулаад ах хэрэг байна уу? Тэ? Тийм болохоор энэ зориултанд нь яг тааруулаад тэр хөлөмжийн чиглэлийг нь хөлөмжт нь оруулаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх бүст нь жижиг дундыг нь оруулаад ингээ хоёр болгоод оруулаад ирэхгүй яасан юм бэ гэдэгт саналыг үл хэлсэн. Ингээ буцаад энэ чигээр ороод ирээд байгаа. За энэ 17 18 дээр бүсийн ажиллагаа эмчилгээний төв хэрлэн сумын засаг даргын тамгын газар гэдэг. Эднэр бол би ойлгохдоо бол энэ гайгуулгын бас албан агчдынхаа нийгмийн баталгааны хүрээнд л бас амралт зовоолгын одоо ийм газрууд болов л гэж бодож байна. Тэгээд төрийн байгууллагууд бол ерөнхийдөө бүгдээрээ нэг ийм газартай болох хүсэлтэй аюух байдаг. Тэгээд энэ асуудлыг ер нь манай бас энэ хурлын бүрэлдэхүүн одоо энэ 4 жилийн хугацаанд дэмжих үү одоо яах вэ одоо ингээд байгууллагууд бүгдээрээ л ийм газар авахыг бас хүсэж байгаа. Энэ дээр бас засаг даргын өөрийн бодлого ямар байна? Ийм асуудлыг асууя. За засаг дарга. Нэг хоёр. За араас нь хариулаад явчих. За энэ төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд яг нэг гаа газар байгаа. Бүсийн онцлог амжилтны төв. За засаг даргын тамгын газар хэрлэн сумын. Яг бас одоо ингээд амралт зугаалга гэдэг гэж бас ойлгож болохгүй маа. Тэгээд төрийн байгууллагууд бол бас та бүхэн одоо төрд ажилт хийсэн та бол тэр тусмаа мэдж байгаа. Ер нь бол одоо өөрснөө хөрөнгө мөнгө багтай одоо сургалт үйлдвэрлэл дадлага одоо арга хэмжээний зохион байгуулахаар болдог. Тэгээд хүн амтан одоо ирлээ эдэр гэхэд бол бас л нэг газар гуйгаад ингээд явж идэг. Дээрээс нь бас нэг албан австрийнхаа уур ажиллагааны сайжруулах нийгмийн баталгааны үүднээс нэг тодорхой бас арга хэмжээ зохион байгуулмаар байдаг.
Гэвч одоо ингээд бас өөрийн гэсэн газар оронгүй болохоор эдгээр бас энэ тэнд бусдын одоо эзэмшил газруудын хурж арга хэмжээ зохион байгуулалтыг яг хөө дэмжиж өгье л гэж байгаа. А миний хувьд бол ер нь бас нэг тийм олон төрлийн байгууллагууд байгаа биш. Ер нь дадлаг үйлдвэрлэлээ их сургалтаа зохион байгуулах тийм ээ. Бас албан агч нарынхаа нийгмийн баталгааг хангах энэ хүрээндээ бол ийм газрууд байж хахад одоо бол буруутах юмгүй маа. Ингэж бас нэг төрлийн байгууллагуудын албан агч нарын одоо өөрснийх нь хамт олонны уур амьсгал тэгээд төрийн албан агч нарыг чадвах гэдэг ингээ бэхжих боломжтой гэж хардаг. Тийм учраас би бол энийг дэмждэг. Дэмжинэ гэж бодож байгаа. Тэгээд за зориултын бус дамсан гэдэг энэ бол яг зориултын бус гэж хэлэхгүй өөрөө ямар хоёр үйлдвэрлэл вэ? Жижиг дунд үйлдвэрлэл, хөлөмжийн аж ахуй гэх. За энэ дэр бол одоо ухаалаг хөлөмж одоо хүчин юу явуулъя, нарны зайн тийм ээ сэргээгдэгчм хүчээр одоо өөрснийгөө одоо авч явдаг ухаалаг хөлөмжийн аж ахуйг эрхлүүлъя гэдэг. Ингэх юм бол бас хэрлэн сумын ард иргэдээ шинээр одоо шинэ ногоо хэдүүлэх. За ингээд бас бид нэр дэвшилтэд технологиг ашиглаж өөрснөө бас үлгэр жишээ ийм хөлөмжтэй болоод ингээд иргэдэн ч орлоготой эндээс гарч байгаа одоо ногоо юм одоо шимт ижилтэй шинээрээ одоо ард иргэдтэй ингээд хүнсний хангамжийг бас нэмэлт болно. Одоо энэ бол бас ач холбогдолтой гэж үзэж энийг бол оруулж ирсэн. Зориултын үед бол нэг айхтар бол зөрөхгүй байгаа гэж харж байгаа. Тэгээд бид нар бол тайлбараа бол хүлээгдэх шатанда явж байгаа юм билээ. Тайлбараа бол шалгах шат гэдэг нь одоо ер нь яг яагаад ийм газар орсон яасан гэдгийг шалгаж байгаа юм шиг байна. Геодын зурглан тэгэхээр тайлбараа бол хөрвүүлнэ гэж бодож байгаа. Тайлбараа бид нар зөв өгөөд явах юм бол аль ч хувилбараараа байсан энэ бол нэг айхтар бүсчлэл нь одоо бүр төсөвлөн болоод байх бол юм. Зориулт бол биш ээ гэж харж байгаа. Уст цэгүүрийн хувьд бол ингээд манай төлөөлөгч маань бүтээрэл авсныг ард иргэдийнхаа нэг амных нь ундны усыг хангая гэдэг ингээд за цэгээ эдгээр тодорхойлоод ороод ирдэг. Тэгээд эднэрүүдийг бас мэдээж зайлшгүй авах зүйтэй авч ээж одоо бас эзэнтэй байх хэрэгтэй. Газаргүй бол үд хөдлөх хөрөнгийн гэрчлэгийг гарахгүй. Ийм учраас орж иж байгаа хамгийн гол Батбаяр төлөөлөгч хийдэг байгаа хамгаалтын бүс аавна гэдэг нь бол зөв асуудал. Би мөн бас энэ асуудлыг даамлуудад хэлсэн байгаа. Ер нь ингээд жижигхэн дөрвөлжин биш. Энд чинь тодорхой хэмжээний бас хамгаалтын зурус байх хэрэгтэй юм шүү. Та нар тэднийг харж оруулж ирээрэй гэсэн бүрэн судлаагүй байх шиг байна. Тэр цаашдаа энэ хамгаалтын бүсийг авч бид нар жоохон том болгож явахгүй бол бас хэтэрхий одоо ойртуулаад айл амтаа ойрчих юм бол бас төлөвлөлт нь өөрөө буруу явнаа гэж харж байгаа. Тэгээд энийг бол цааш нь залруулад энэ ер нь бүх одоо ус цэгүүдийн хамгаалтын бүс зурвасыг бол тогтоох арга хэмжээ авах зүйтэй гэдэг дээр санал нэг байна. За шүүхийн барилгын хувьд бол яг хөө түрүүчийн удаа ороод явахдаа энэ нөгөө нэг тэр чинь нэг өмчлөлийн газар орсон болохоор газрын албанаас та хэд ер нь энэ хурлаараа ороод албажуулсан нь илүү одоо за тий ер нь одоо энэ тогтоол чинь өөрөө бас зөв болох юм аа. Тэгэхээр энэ хурлаараа оруулаад батлаад энэ хурлаар баталсан юм шиг оруулах юм бол их тогтоол маань их зөв болох гэдэг наа. Тэгэхгүй бол дараагийн энэ хурал маань өөрөө тодтол маягийн болж харагдах гээд байна гэдэг. Ингээд ороод ирж байгаа шүү. Тэгэхээр өмнөх шүүхтэр бол өмнө явсан юу л одоо бид эдийн шийдвэр бол дээжээ яваа гэсэн үг тийм. Яваагүй. Тийм байх тийм. За би яг ингээд зориулт юм хүмүүнд таарахгүй бас буцаад ирсэн болов уу гэж бодохгүй. Тэр үднээс тодруулж байгаа шүү. Тэр ус цэгүүдийг бол тэгээд одоо ингээд асуудлууд нь ороод ирж байгаа. Одоогийн хурал дээр л ингээд газрыг нь томсгоод тэгээд энэ бол яг объектээр л байна л да. 16 м2 гэхээр объект байна. 25 м2 гэхээр объект байна. Тодорхой хэмжээнд ямар зайтай одоо тэр эрүүл ахуйн бүс мөс нь байх хэрэгтэй. Тэр хэмжээнд нь
тий. Оруулаад энэ газрыг нь олох асуудал байх уу? За одоо тэгээ хийж болох байх тийм үү? Энэ бол шууд суураар авна шүү дээ. Байршлаасаа шалтгаалаад түр одоо төлөвлөмж гэдэг юм уу тэгээ одоо төлөвлөлттэй ойрхон юу гэдэг вэ? Өөрсдийнх нь одоо нийтэд юм уу газ ханах гэсэн. Энэ байршил дээр байхад зарчтай албаас ч юм уу одоо энэ 10 дугаар баг жишээ нь газрын одоо худганы асуудлууд ийм байна. Одоо боломжтой байршил юу нь одоо энэ газар маань ингэж бос таарчаад байна. Нөгөө аюулгүй бүсүүн дээр одоо 500 одоо метрийн радиустай ч гэдэг юм уу 300 метрийн радиустай гингут нөгөө нэг төлөвлөд байгаа байршил маань годом юусаа холчгод хэд хол болоод явцдаг нөгөө хэрэглэгчдээсээ хол болоод явцдаг тийм нэг асуудлууд байгаад төлөвлөж юунууд маань ингэж орчсон маа асуудал. Шүүхийн тамгын газар юун дээр зөвхөн нөгөө нэг өмчил юу хоёроос салгаад оруулъя. Энэ удаагийн хурлаар өмнөх юугаа баталсан хурлаар баслаа хүчин төгөлдөр болгочихё гэх юм бол манай өнөөдрийн энэ хурал маань тотол болоо явж байгаа. Тэнгууд дараад нь хуралдах нэг эрх зүйнхөө хувьд болохоо болчоод энэ дээрээ яг эзэмшлэлээр орон шүүхийн тамгын газрын маань шүүхийн юуны маань байр маань яг байршил юугаар яг тэр чигээр ингэ өөрчлөгдсөн мэрсэн юм байхгүй. Яг тэрүүгээр ингэ явж байгаа асуудал байна. Яг эзэмшлийн хурал тотголын юу гэхээр яг тэрийг эзэмшлэх хурлаар одоо дуудлага худалдаа төсөв байгууллагыг хэлсэж байгаа болчингууд өнөөдрийн өөрөө зөвхөн тотгол болоо явчихгууд болчоод дараагийн хурал одоо эзэмшлийн юм байхгүй болчихоо явж байгаа юм асуудал байгаа зарчмаа. Шүүхмгийн ойлгосыг юуг бол би байршлуудыг ерөөсөө яриаг уулцсан үүдий. Тодорхой бүсийг нь хамарсан хэмжээд газрын энэ томоор олох ёстой байсан юм шүү л гэдэг байна. Эцгийн хамгаалтын бүстэй цуг оруулаад арай жоохон том болохгүй юу? Саналаа өгсөн байгууллагууд саналаа өгсөн газар нь болохоор манай дээр тэр 16 одоо 9 м квадратаар саналаа өгсөн байхгүй. Тэр өгсөн саналын дагуу бид нэр боловсруулад ингээд төстэй юунаар танилцуулж байгаа байхгүй. Цаанаасаа 9 м квадрат 16 м квадрат гэдэг хэмжээгээ заагаад өгсөн болохоор. Ойлголоо тэгээд ер нь дандаа ганц өгсөн саналаар биш чинь та мэрэгжлийн хүмүүс энэ дээрээ боловсруулалт хийх хэрэгтэй. Тэр ямар стандарттай байх хэрэгтэй. Тэр стандартыг бариад танах яаж утсан 16 м квадрат байхгүй. Дор хаяж одоо 100 м квадрат байна уу ч гэдэг юм уу. Яг мэрэгжлийн энэ онцлогоо гаргаад та бас ингээд зөвлөгөө өгж бүх юм дээрээ тохируулж явах хэрэгтэй шүү. Ийм санал өгсөө ингээд зөвхөн ингээд цаасын бариад орж ирэх чинь минийхаар бол буруу л гэж бодлоо. Газрын хороогоор ороод газар дээр ямар санал дүгнэлт өгсөн. Энэ дээр яг хэлсэн үү те? Батөрөө. Энэ яг энэ юуны талаар, ус цэгүүдийн талаар. Хорон дээр бус зориултанд таахгүй байгаа газрууд би яг сая жишээгээр зөвхөн тэр юуг л хэлсэн болохоос жижиг дунд үйлдвэр төлөмж хоёрыг хийсэн болохоос нэлээд л олон газар байх шиг байсан. Та зориултанд таахгүй энэ баг буцаах магадлалтай гэсэн тийм олон газрууд байсан чи. за Монгол төлөөлөгч асуултаа асуугаарай. Өдрийн өнөргөө. Энэ нөгөө шүүхийн байран дээр бас нөгөө сургууль цэцлэгээс халдуулж байгаа шүү дээ тийм ээ. За өөрсдөө ч тийм сургууль цэцлэгт ойрхон яг манай байр байдаг учраас бид энийг ийшээ гаргаж байгаа гэж яриад байгаа. Тэгээд энэ одоо энэ яг одоо шинэ усан болсон буюу залуучуудын бас соёл тийм газралтаа тийм ээ. Тэгээ энэ газрыг яг хажууд нь ингээд барих нь зүйтэй юм уу? Энийг жоохон шилжүүлж болоогүй юм. Тэр баруун талын одоо тэр хэсэг айлуудын баруун талд яг адилхан хэмжээний газар байгаа шүү дээ. Жишээлбэл тэгж араа холдуулах тийм боломж байсан юм уу үгүй юм болоо. Тэгээд энэ 16 гаргаад гэж байршлаа. 16 гаргаад. Энэ инженерийн байгууллага. Гэхдээ хаана вэ? Голын урд байна уу? Хаана вэ?
Инженерийн байгууламж байлаа тийм. Энэ нөгөө 4-р багийг эр хүний овоо гэдэг тэрний одоо 30 ашиглаж байгаа карьер маань 16 юу? Тэгээ 16-ны 2 Гүйгүй. Чи 16 дахь өөр. Энэ 16 дээр явж байгаа. Дараал нь 16 дээр явж байгаа. Байршил. Татвар. 4-р Инженерийн байгууламж гэдэг л сонирхоод байна л да. инженерийн байгууламж 12.6 даа гэдэг. Зангаад шин тэгтийн боломж гэдэг. Тэр талбар Энэ Энэ хаана байгаа вэ? Сартын 16-ыг Тэг, 16. нэгэ гаргач. тэт гарсан байна. 35 наадах юм уу? За. Энэ байршил нь яг хаана байгаа вэ? Цэвэрлэх байгууламжийн баруун талд. Тийм. Хоёрын байршлыг араас харуулж боловсролын байгууллага гэсэн. Нэгдүгээр баг дээр авах. Энэ ямар байгууллага вэ? Боловсролын байгууллага гэсэн байна л да. Арчцэрлэг. За тэгвэл болж байгаа. Тэгээд энэ саяны тэр нөгөө нэгэ гаргаад тэр шүүхийн байр тэрийг нэг хараж одоо яг усан усан яаж байгаа вэ? Тийм Баруун талд нь. тэгээд анхаарч байна. Тэгээд хоёр зэрэгцэл байх юм аа. Тэд бүтцээд байгаа л төлөвлөсөн юм. Тэг. Осон байсан ингээд зэрэг байж хаанаас шаасан бас гэдэг. За энэ асуудал түрүүнд өмнө орж ирэхэд төлөөлөгч нар бүгд дэмжиж баталчихсан. Одоо дахиж орж ирээд дахиж энэ газрыг ярилцж байна. Тэг ярилцж дээрээ саналаа авсан дээрээс дахиад бид түрүү санал өргөөгүй дэмжээгүй. За шүүхийн барилгад мөнгөт төлөөлөгчийг ярьж байгааг ойлгож байна. Багшун боловсролын байгууллага одоо энэ усан сангийн хүүхдүүдийн одоо хүү залуучуудын арга хэмжээ болдог энэ том одоо төвлөрсөн байгууламжийн хажууд шүүхийн одоо барилга байгаад энд одоо ингээд хэрэг төвөгт оролцсон улсууд одоо шүүх хуралд одоо болохоор одоо энэ одоо зэрэгцээ байж их нь тийм зүй зохистой юм уу гэдэг асуудал ярьж байгаа, байнга л ярьж байгаа. Яг ойлгож байна. Гэтэ яг нэгэнт энэ яг аймгаас улсаас ингээд төсвөн тавигдаад ингээд ирсэн барилгыг бид нар төлөөлөгч нар бас орлаараа нэгдүгээр шийдсэн. Хоёрдугаар харьцангуй гайгүй болов гэж бодож байна. Яг үнэхээр одоо тэр нийгэмд аюултай хүн байх юм бол одоо тэр хараа хяналтайгаа хоёулан хөргүүлээд ирнэ. Тэгээд нэгэнд одоо энэ бол одоо бас шорон биш учраас бас харьцангуй бол гайгүй болов гэж бодож байна. Тэгээ саатуулах маатуулах юм янз бүрийн бол байхгүй. За мөнх төр төлөөлөгч асуултаа асуугаарай. За нэгдүгээр үг ургах наран тэрийг гаргачаач 600 м квадрат буюу нэлээ. За ичээ. Бид түрүү нэг байрал асуугаад байсан. Төрийн захиргааны байгууллага гээд 13 га газар. 1.3 га газар. Тэрийг дуусгаагүй. Тэр мөнх төр тэгтгээд яриад шүү дээ бид нар. Инженерийн байгууламж ярина гэдэг. Явуулаарай. Тэр голын урд байр. Тэгээ хэрлэн төгчлээ. Голын урд байралтай гэдэг нь зүйл байна л да тийм ээ. За Мөнх төр хийсэн шүү дээ.
За мөнхтөртэй зэрэгцэж яриадсан юм уу? За мөнхтөрийн асуултанд дуусаагүй байсан юм уу? За одоо нэг голын урагшаа нөгөө газрууд өгсөн шүү дээ. Өмнө тэр солон хотхон гэдэг лөө. Солонго. Тэр голын урагшаа өгөөд өгдөг чинь мөгтрөө газрууд өгсөн байгаа шүү дээ иргэдэд те. За. Энийг бол хүмүүс нөгөө авчаад газраа авчаад кадастрын дээр хийлгсэн хүмүүс ховор байт юм байл л дээ. Тэгээ яг байдал нь хаа байт юм бэ гэдэг. Тэгээд ийшээ одоо инженерийн байгууламж барих гэдэг нь те. Тэр иргэдийн суурьшлийн бүсээс хол байгаа да. Энэ нөгөө нэг төлөвлөсөн газраас Мөнхөд бол энэ нөгөө манай энэ нөгөө нэг Чав болсон хотын цэвэрлэх байгууламж байгаа үедээ. Тэр картууд байгаа харагдаж байна. Тэрний яг хажууд ээ. Тэгээ одоо энэ нөгөө Польшийн өнгөлтөө зээлэр Чав болсон хотын энэ цэвэрлэх байгууламжийг өргөдгөх ажлын төсөл явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар бас картуудыг нэмжүүлэх. Одоо байгаа картууд нь бол бас нэлээд дүүрсэн юм байна. Тэгэхээр бид нар энэ өргөдөлөө хийгээд явах юм бол бид нар цаашдаа хот олон жил байх учраас төлөвлөж энэ картын нохондоо нэмэх газрыг нөөцөлж авч байгаа шүү. Энэ хотын ерөнхий одоо ер нь төлөвлөж байгаа. Тэгээд энэ бол зэрэгцүүлээд энэ өргөдгөл хийхээр картууд нэмж таарна. Тэгэхээр тэгж төлөвлөж одоо авсан газар шүү. Тэгээд тэр нь инженерийн байгууламж гэж байгаа. Өшөө асуулт байна уу мөнхөд төлөвлөгч? Дахиад асуулт босно уу? За тэгвэл мөнхтөр төлөвлөгч. За саяны нөгөө хэрлэн төгчлөлийн газрыг гаргаж байна. Тэр хойдлын улааруулаад зурцсан хэсэг дээр газар олгогдсон байгаад байна уугүй юу? Дундуур нь таслаад байгаа. Цоцлогдсон газар. Дорн таймаг дахь ашигт натамлын газар эзэмшиж байсан. Тэгээд хугацаанд дуусаад цуцлагдаад одоо эзэнгүй болоод тэгээд дундуур нь таслаад хэрлэн төгчлөл рүү оруулж байна гэсэн үг үү? Цогцлогдсон учраас яг энэ нөгөө нэг мэдээлэлээ сангаас арилгаагүй байх шүү. Тэгээд өмнөх засал даргын чинь туслагдаад туслан байгаа. Мөрхөлийн газар нэг байшин байна авчаад тэгээд арай тэгээд хугацаанд дуусаад туслагдсан юм байна. Тийм учраас би авчил харагдаад байна. За нөгөөх нь болонгууд энэ 4-р хямар гэдэг төрийн захиргааны байгууллага. Жилөө. За 14. Наад саяных мөн. Хуучин карьертай. Энэ нөгөө хуучин карьер үү? Тийм. Одоо ашиглагдаад явж байгаа тийм. Энийг инженерийн байгууламж гэдэг нь ямар зорилтоор инженерийн ямар юм барих гэж байгаа юм бол? Энэ инженерийн байгууламж гэдэг ангиллаар яаж байгаа. За энэ газар болохоор одоо манай Чав болсон хотын хэмжээнд байгаа бүх одоо саяны зам талбайд авсан бүтээн байгуулалтын ажлууд байна шүү дээ. Энд ингээд дүүргэлтийн шороо авдаг эндээс. За энэ газар нь өөрөө яг ийм онцлог хөрстэй чулуудаг юм шиг байлаа. Тэгээд эндээс энэ аж ахуй нэгжүүд байгууллагууд бүгдээрээ авч одоо дүүргэлтээ хийж байгаа. Засгийн газрын тогтоолоор энэ газраас хавиргын замд 1 куб метрийн 1 төгрөгөөр бодож одоо бүтээн байгуулалт нь энэ газраас шорооны төрөл замын талангийн дүүргэлтийн шороо аваа гэдэг ийм тогтоолтой байлаа. Одоо бол энэ нэг ямар нэгэн тийм эзэнгүй байдаг. Тэгээ аймгийн засаг дарга бол яг ийм төгөөмөл даргацсан зөвшөөрлөгчтэй эрхээ шилжүүлж Чавлсан хотын зарчилт ирүүлсэн. Тэгээ эндээс одоо хэн дуртай нь очиж аваад байгаа. Тэгээд бас авах юм бол бас хэрэгт орно гэдэг чинь. Тэгэхээр Чавлсан хот энийг ингэж аваад хяналтайгаар өгөөд буцааж нөхөн сэргээлт хийх болж байгаа бид нар. Тэгэхээр аж ахуй нэгжтэй бид нар уулзаад за нэг тодорхой данс нэлэгдсэн байгаа. Эдгээр чинь ухчингуудаа шороо дүүргэлтээ өөрснийхөө ажлыг хийчихэл явчаад байгаа. Тэгээд бид нар одоо байгаль хамгаалагч чиглэлээр нэг данс нэлэгдсэн тодорхой бид нар
одоо энийг нөхөн сэргийх зардлын суулгаад буцааж нөхөн сэргийх. Энийний тулд одоо ерөнхийдөө хот одоо өөрсөн дээрээ ингэж бас эзэмжүүлж аваад ингээд хяналтанд л оруулж ийн гэсэн үг. Ерөнхийдөө тэр дур дороороо авахаа болиулж. Тэрнээс яг өөрснөө бол очиж ингээд сэлүүл эл сайнгаа олборлох гэж чулуу муу яах гэж байгаа юм байхгүй. Авах гэж компаниудтай бид нар гэрээ ээж оруулаад тэгээд нөхөн сэргээлтийн зардлыг аваад буцаад нөхөн сэргээлт хийх юм. Ийм учраас энийг ингэж оруулж байгаа. За 5 дугаар мөнхөд 93 га газрыг хэрлэн сум өөрийн үндэ аавна гэдэг энэ хэрлэн сум аваад цаашдаа яг ямар зорилтоор ашиглах вэ? Энийг үү? Аха. 5 дугаар энийг ер нь бол за ухаалаг хүлэмжний зорилтоор ашиглая гэж тооцож байгаа. Түрүүнд би бас хэлсэн тийм ээ. Одоо ухаалаг хүлэмж гэдэг нь өөрснөө сэргээгт хэрчим хүчээр нарны цагаар өөрснөө өөрөө өөрийгөө тэжээдэг. Ийм ухаалаг хүлэмжний төслөдөө хэрэгжүүлъя гэдэг. Тэгээ ер нь хэд түрүүчийн гадаад харилцааны юм дээрсэн солонгосууд эдгээр бол санал тавиад бид нар юм төсөл хэрэгжүүлъя. Та нар газрынхаа асуудал шийдэх юм бол бид нар хөрөнгө оруулъя гэж байгаа. Тийм бол бид нар ийм ухаалаг боломжийнх юм бол жилийн 4 удирдалтаа шинэ ногоо ийм боломжтой болно гэж харж байгаа. За баярлалаа. За цогцор төлөөлөгч асуулт асуурай. За сая нэлээд ноцтой асуудал хөндөгдлөө. Өнгөрсөн уралдаанаар бид шүүхийн шийдвэрийн газрыг 8 дуурайгт оруулаад батлаад тогтоол гаргаад баталчихсан. Тэгсэн тэр тогтоолын маань одоо хүчингү болгуулаад дахиад энэ хурлаар оруулж ирж байгаа маягтай энэ хурлаанд оруулж ир танилцуулж байна. Тэгэхээр энэ одоо 29 төлөөлөгчийн гаргасан шийдвэр хурлын дарган баталсан тогтоолыг одоо газрын алба юм уу хэрлэн сумын засаг дарга ингэж хүчингү болох ирэх байгаа юу нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт энэ 30 газар дээр хээрийн судалгааны ажил хийгдсэн үү? Газрын алба энэ ажлын хэсэг гарч ажилласан уу? Миний харж байгаагаар хэд хэдэн газрууд дээр бол асуудалтай судалгаа хийгдээгүй шинжийн юмуд байна. Тэгээд энийг бол газрын харилцаа барилга хот байгуулалтын хороогоор орохдоо энэ асуудлаар хилцсэн үү? Ямар санал дүгнэлт гаргасан бэ? Газрын алба хорооноос асууж байна. За асуулт хариултын дараа игээд тодруулъя. За эхний асуултанд нь асуулт дарга хариулах уу? Даамл хариулах уу? Ямар очтой За энэ дэр хариулаарай. Яагаад дахиж оруулж ирсэн? Өмнөх хурлаар маань болохоор тий өмчлөлийнх нь ганц өмчлийн асуудал ороод ганц шүүхийн 5000 м квадратыг асуудлыг оруулаад яг шүүх маань өөртөө ингээд манай ингээд төсөв мөнгөнд тавигдчихад байна. Газрынх нь юу нэг ихэд юу одоо яаралтайгаар энэ өмчлийн хурлаараа оруулж өгөөч гэсэн юг засаг даргатай саналыг тавьсан юм байли. Тэгээ юуных маань өмчлөл маань одоо хоёр хурал нэг бид түрүү ярьсан тий өмчлөлийнх нь нэг хурал ороод дараад нь удирлынхаа тодтол гэж явна. Тэнгууд тэр юм маань одоо ганц эзэмшлийн юу баталцдаг. Одоо өнөөдөр энэ хурал маань тодтол болонгоо дараагийнхаа удирлынхын дээр эзэмшлийн хурал одоо оруулахад юм нэмээд ингээд батлаад явах тийм эрх зүйн орчин байхгүй байна гэдэг үгээр нь шүүхийнхөө энэ хамгийн газрын юг 5000 м квадрат энэ удаагийн хурлаар бол зүйсний хэрэг юм аа гэдгээр нь ясалгаагаад оруулсан байна. За хурлын ажлын албан дээр хариулмаар байна. Хурлын ажлын алба яг одоо энэ гаргасан тогтоолтой холбоотойгоор яг энэ яриад байгаа тайлбар нь одоо зөв юм уу? Эдгээр нь хариулт өгч. За хурлын ажлын албан нарийн бичиг хурлын нарийн бичиг гэрлэмээ. Энэ дээр нэг асуудал оруулсан ч байсан тэгээд тэр чинь хурлын шийдвэр шүү дээ. Тэгэхээр энийг бол дараагийн хурлаар оруулах тийм бол юм байхгүй бол гэж бодоод байгаа юм. Одоо бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний үеийн газрын харилцаа барилга тоглолтын ахлах мэргэжилтийн ган дүр гэж юм байна. За хэрлэн сумын
2025 оны 11 сарын 14-ний өдөр хуралдсан асуудлыг танд хэлье. 2026 оны газар зүйн бодлогын төлөвлөгөөний саналыг Хэрлэн сумын ажил даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 9 сарын 15-ны нар тасвар болгож 2025 оны 10 сарын 15-наар газрын хот байгуулалтын захирам системд оруулсан. Тэгэхээр 2025 оны 11 сарын 10-ны хооронд манай газрын харилцаа барилга дуулалтын газар хянаж газар зүйн бод геодит зурагзын ерөнхий газарлууд дүгнэлтөөр явуулах үүрэгтэй. Энэ эх оны төлөвлөгөөний асуудлыг хэлсэж байгаа явцад газрын тухайн оны газар зүйн бодын төлөвлөгөөнөөр тодтогдох ямар ч боломжгүй байсан. Эх оны төлөвлөгөөгөө ярьж исэн асуудал дээр оруулах юм бол дүгнэлт маань тухайн эх онд гарах байсан. Тэгэхээр 2026 оны төлөвлөгөөн дээр оруулахгүй бол 25 оны тодтогд гэж Монгол Улсын засгийн газраар орох ямар ч боломжгүй байсан. Тухайн тодтголын тогтоол маань. Өөр тодтолж байхгүй эх оны газар зүйн бодлогын 26 оны төлөвлөгөөнч боломж байхгүй болох боломжтой байсан учраас энэ тодтголынхаа юм болооч эх оныхоо төлөвлөгөөндөө оруулж батлуулаа явсан зүйтэй болов гэж сандын хэлсэн юм. Тэгээд ийм өчтэй байсан бол тэгээд бид нэр хилцүүлэх шаардлагагүйс ч тэр өмнөх хуралдаанаар тухайн 11 сарын 14-ний эрдэнэсний хурал дээр Хэрлэн сумын газрын даамар тодорхой тайлбаруудыг хийсэн. Тэр юун тайлбарууд нь юун дээр байна лээ? Дорн татаа билүү тэрэн дээр. Чи яг хурал өмчийн газрыг хилцэхийн өмнө тодтголоор энийг нэмэлтээр хилцүүлэх үү гэж орж ирж ирсэн мэт тий. За би нэг тайлбарлая гэд хилцүүлж өгөөч гэд ингээд санд болгож орж ирж ирсэн. Яг хилцэхсүүдийн нэмэлтээр орж ирж ирсэн. Тэгээд за энэ нэг айхтар бид нар нэг том газар аваад заллин ийцэн юм ерөөсөө байхгүй. Энд нэг айхтар амар ноцтой юм болж байна гэдэргээд нэг шуугаад аах юм байхгүй. Бид нар нэг төрийн байгууллага төсөв мөнгө нь батлагдсан гэдээ улсын их хурлаар батлагдсан гэдээ ихээр нэг төрийн байгууллага л дэмжсэн. Төрийн байгууллага нь өөрснөө яаралтай газрынхаа асуудлыг шийдэхгүй бол мөнгө төгрөг маань татагдах аюултай байна. Тэгээ энэ боломжийг одоо биднэрт одоо гарч байгаа дээр нь хурд нь яаруу шийдэд өгөөч гэхлээр нь бид нар өмчлийнхаа газрын асуудал дээр боломжоор нь оруулж ирж шийдсэн. А энэ болохоор ерөнхийдөө энэ удаагийнхаа хурлаар оруулахаар асуудлыг бид нар өөрчлөөд тусгайлан энэ байгууллагад оруулсныг зөв болгож залруулад энэ хурлаараа оруулаад шийдвэрлсэн зүйтэй байна гэдэг асуудлыг газрын хот байгуулалтын газраас л оруулаад тэгээд баталгаажуулж байгаа асуудал. Энэ дээр нэг одоо уулга алдаад нэг там айхтар ловер хийсэн юм шиг асуудал ерөөсөө хандах болж хэрэг байхгүй. Зүгээр бид нар зөв одоо энэ хурлаараа ороод залруулаад дахиад л одоо баталж байгаа асуудал. За тэгвэл энэ асуудлыг ингээ мэдж байгаа юм байна бүх шашаатны хүмүүс. Тэгэхээр хуралдаан дээр тэгвэл энэ баталсан тогтоолын төслөө өчнгөө болгоод оруулах ёстой шүү дээ. Тэрвээ хэлдэ. Хорлоо. За тэрийг бол оруулж болно тийм ээ үлмаа. 11 сарын 14-ний газрын тогтоолын мөхтөгч тэрийг тэгээд залруулаад л явчих шүү дээ. Энд нэг айхтар одоо нэг 9 сарын 14-ний хурлын тогтоол. За энэ бол одоо юу гэдгийг аймгийн засаг дарга дээр энэ асуудлын юм шүү. байж байгаа орсон юм шүү. Тэгээд энэ дээр бол одоо хэн нэгэнд хариуцлага хүлээх бол одоо би хариуцлага хүлээе. Би одоо санаачилж оруулж ирснээрээ. Хорон дээр энэ асуудал яригдсан уу? Хороогоор орсон шүү дээ. Газрын хороогоор. Газрын хорооны гишүүд энэ талаар асуудлыг ер нь ярилцсан уу? Үгүй одоо харин ингээд нөгөө хороогоор ороод хороо ямар дүгнэлт гаргасан юм. Одоо энд ингээд шууд орж ирж байгаа болохоор би бол энийг бол хэлж мэдэхгүй байна. А ямар ч хэсэн төрүүлжийнхаа тогтоолыг тэр 11 сарын 14-ийнхаа газрын өмчлийн талаар ярьсан тогтоолоо харъя. А энэ хороогоор орж ирээд
Энэ газрын энэ дүгнэлтийг гаргаж өгөөд ажлын албанд оруулж ирэх ёстой. Хорооны чинь нэг саналын юм энэгээр ерөөсөө орж ирэхгүй, ирээгүй. Зөндөө Энэ газар байхгүй байсан юм уу? зөндөө юм хийсэн. Энэ орж ирсэн бүгдээрээ адилхан мэдээлэлтэй байгаа шүү дээ. Тий. Ер нь бол мэдээллийн Тэгээд хараанаас асууж авсан байхгүй. Гэнт энийг оруулж ирээд гэнт оруулж ирсэн хэд биш гэдгийг би хэлэх гээд байгаа шүү. Хурлын дараа асуугаад шүү дээ. Би асуув шүү дээ. Гэхдээ чи түрүүнд асуусан. Би адилхан мэдээлэлтэй байсан шүү дээ. Энэ 30 газар дээр хэрийн судалгааны ажил хийгдсэн үү? Энэ асуудлууд хороогоор ингэж ороод яаж явсан бэ гэж асуусан. Хэрийн судалгаа энэ нь бол хийн хурлын дарга бол энэ газар дээр хороогоор орсон уу гэж асууж байна. газрын алуунаас хариулах хэрэгтэй хэрийн судалгааг нь. Байсан шүү дээ. Би хороонд байдгүй. Тэгвэл танаа Манайхаас Батмунх хүнээс 2 нь байсан. Батмунх төлөөлөгч байгаа. 3-аас 1 нь байгаа. Хороо хуралдахад Батмунх төлөөлөгч байсан. Байсан. Батулуу Батмунх 2 байсан. Хорон дээр ярилцсан бидний өмнөний техник гэсэн одоо насанд даруй өрүүлэх гэсэн нэг саналыг засаж байгаа. Саналаа засаж байгаа тургуулсан уу? Хөргүүлье гэж хэлсэн. Тэрийг хөргүүлсэн байгаа. Дүгнэлтээ гаргаад тэгтээ бол одоо яг энэ юг асуудлыг хийлцэх яг санал хураахын өмнө танилцуулах гэж хэлсэн. 14-ийнхаа бодлогын тогтоодыг оруулж ирээд тогтоодоо оруулж ирээ харъя. За тэр бол нэг тодтол хийж өгнө үү гэсэн юм орж ирж ирсэн шиг санагдаад байна. Газрын тодтол гэж. За юу хоёр дахь юу асуултандаа хариулт авъя. За дараа нь тий. Тогтоол тэр оронд ирэх бах. Ажлын хэсэг явж хэрийн судалгаа хийсэн үү гэж асуусан. Энэ дээр бол инженерийн шугам сүлжээтэй газрууд давцалтай байгаад байгаа юм. Тэгээд тэн дээр одоо яг хороогоор энэ давцалтай газрын талаар хороон дээр бас энэ асуудал яригдсан уу? Тэн дээр санал дүгнэлт байна уу? Ажлын сэтгүүлсэн хандлуулах би бол ажлын сэтгүүл байхгүй шүү. Тэгээд энэ Энэ шүүхийн тамийн аюул 5000 дээр ярьж байна үү? 30 газар чинь 30 газар дээр энэ яг даамлын зүгээс бол яг хэрийн судалгаа гэх юм нь бол яг байхгүй. Энэ газрыг одоо нэг байршил орж ирэн давхцаж өгөөг нь харна. Одоо инженерийн шугам сүлжээг харна тийм л юм байна. Яг газар дээр нь 30 газар дээр байхгүй. хангалтч байгууллагууд чинь бүгдээрээ цуг байж байгаа дүгнэлттэй өгсөн байна. Тэгсэн. Одоо давцалгүй нийтүүдийн хангалтч байгууллагууд нэлээд олон ажлын хэсэг чинь нэлээд олон үнэтэй байна. Бүх хангалтч байгууллагуудаас орсон байдаг шүү. Тэгээд ямар нэгэн зөрчилгүй одоо давцалгүй гэсэн ийм газраас орж иж байгаа. За түрүүнд манай төлөөлөгч ярьж энэ ус түгээх цэгийн газрын хэмжээнүүд 16, 25, 64 гээд янз янз өөр орж ирж байна. Тэгэхээр 500 м газар, 300 м газар гэсэн үү те хамгаалтын юм газрын албанаас энэ бол ямар ч энд бол барих боломж байхгүй шүү дээ. Аймгийн төв дээр гэр орны бүс дээр бол одоо гэр орны дунд байгаа ус түгээх цэгүүд бол за нэг 15 харьцаатай тэр хавцаад байгаа хамгийн дээд нь тий. Тэгэхээр энэ дээр олонгууд түрүүнд Батбаяр төлөвлөгч асуугаад шиг байсан. Яг тэр хамгаалтын одоо хүмүүсийн зорчих хэсгийг нь тааруулаад нэг одоо газрын хэмжээг нь одоо нэг одоо талбай хэмжээгээр олгуул яасан юм бэ? Одоо 16, 25 үд чинь зөвхөн барилгын суурийнхаа хэмжээгээр байгаа учраас гадна хашаа нь одоо стандартаар хэд байх ёстой. Тэр хэмжээнд нь бол газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юу? Стандарт гэж байна уу? Хашааны. За Батулга хариулаарай. Яг боломжит юуг нь хөлбөр юуг нь хараад одоо тахчил судлах одоо яг хэрийн судалгаа хийгээд яг боломжит нөхцөл боломж юуг нь яагаад одоо
400 м ч юм уу 500 м одоо 300 м ч юм аях боломжоор байх боломжит хэмжээгээр нь одоо санал юм нааш одоо ингэж хашаа норноо том машин маань ингэж орно жижиг одоо үүдээ хүмүүс нь ингэж орно гэдэг юуг нь давцал юуг нь хараад игнээгууд юм хаа тийг ивж гин орцгаарч хааж гин үү гэдэг одоо суд одоо хэрийн судалгаа юугээл барьтал та яг нэг стандартанд баримтаа за ийм байна гэсэн юуг нь бол одоо энэ яг бүх ус зэгүүдэр бол боломжгүй л байх гэж байна. За бол за хэрлэн төгчл үүсгэний газрын газартай холбоотой 1-р багийн газрыг гаргаж байгаа. Энэ газар дээр болонгод одоо байгаа хэрлэн төгчл дээр энэ хэдэн метр квадрат газар байдаг юм бэ? Тэгээд хэдээр нэмэгдүүлэх гэж байгаа. Одоо бол автогараж баригдсан газар байгаа шүү дээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийгдсэн тэр газар нь бол энэ газрын байршлын хэмжээнд дотор нь бол орцсон байгаа юм байна. Энэ болонгод одоо газар аваагүй дээр нь байшингаа барьсан гэсэн үг үү? Өмнөх хурлаар бол ороод батлуулчихсан санагдаад байна. Одоо байгаа газрын хэмжээ нь хэд вэ? Одоо тэгээ энэ дээр бол нэмэгдээд хэд болж байгаа яг энэ байдлаар оруулахад. Хитээс хэд болж байгаа вэ? Хитээс хэд гэж бүгдлээрээ сургууль тийм бүгдлээрээ 1.3-аараа 11-р сургуультай байсан. 1.3 газраараа 11-р сургууль дээр байсан. За учир нь боловсролын байгууллага дээр байх юм бол газрын төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. Одоо энэ хэрлэн төгчлөлтийн өөрснөө опшн нүүж очиж ажилтнанд орж эхэлснээр ерөөсөө хэрлэн төгчлөлт дээр нь өөрсөнд нь одоо газрын шийдэж өгье гэдэг. Ингээл орж ирж байгаа. Гэхдээ нөгөө нэг эхлээд нөгөө байгууллагаас байгууллагын оронд шилжүүлж болдгүй юм байлээ. Эхлээд нөгөө 11-р сургуулиасаа цуцлаад тэгээд шинээр олгож байгаа маягаар ингэж орж ирэх юм байлээ. Энэ л юугаар орж ирж байгаа шүү. Одоо туслагдсан байгаа гэсэн үг үү? Туслагдсан байгаа. За 1-р багийн тоглоом элч хорооллын одоо зэнхрийн урд талд нэг тоглоомын талбайны газар орж ирсэн байна. Энэ бол нарийн гол урсдаг хэсэг байгаа. Зураг гарч. Тэгээ энэ дээр тоглоомын талбай байгуулах одоо эргээд хөрөн мөнгө орчдөг. Тэгээд газрын нөгөө шилжилттэй хөрсөн шилжилттэй газар шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол эвдрэл гэмтэл гараад зутгсан талбай нь эвдэрдэг. Ийм одоо нөхцөл байдал үүсэх үе. Тэгээд энэ дээр бас судалгаа хийгдсэн нөө. За би үргэлжлээд асууад сууж. Тэгэхээр ярилцлага бодох шиг байна. За 8-р багийн тэр хайр төсөл гэж байна. Энэ бол сургуулийн 20-р сургуулийн баруун талд байгаа. Тэнгүүд энэ хэсгээр бол яг дулааны шугам сууж төмөр замын үндсэн дулааны шугам явж байгаа. Дулааны шугамнаас бол 5 метрийн зай барих ёстой. Энэ зай хэмжээ бол яг л хажуугаар нь баг дээр нь шиху харагдаад байгаа. Тэгээд нөгөө нэг судалгаа хийгдсэн мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж одоо дүгнэлтүүдийн саналуудыг авсан гэдэг байгаа. Тэгээ энэ бол бас тэгж харагдаж эндээс хариулт авна. За 4-р багийн захлаар чинь 20 га. Энэ хэрлэн сум одоо нарны станц барих гэж байгаа юм уу? Эсвэл нарны станц барина гэд энэ газар одоо нөөцлж авч байгаа юм уу гэсэн асуулт байна. За 10-р баг мэдээлэл холбоо сүлжээний нэг антин энэ болонгод яг Доронтоо Сүхбаатар руу явсан 110 км-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам. Шугамын яг тараасан дор толгуурын нэмэлтээр авчихсан. Нэмэлт авчих. За энэ тэгээд яг шугамын тараасан дор таарсан байгаа. Энэ дээр бол юм босгож болохгүй шүү дээ. Энд чинь Сүхбаатар аймаг цаашлаад Хинтээ аймгийг бас ингэж цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа үндсэн станцын гол магистраль шугам явж байгаа. Энэ бол бас мэргэжлийн байгууллагууд дээр бас оруулсан гэдэг байгаа. Тэгээд энд бол эргэлзээтэй байна. Нэг ханаа 700 юу шүү 750 шүү. За энэ 10-р багийн хог дахин үйлдвэрлэх, дахин дамжуулах төв. Энэ газрыг бол нэлээд ярихгүй бол бас болохгүй байна. Энэ чинь суурьшлийн бүс дотор ингээ хоог дахин дамжуулах төв
Одоо сая засаг дарга бол ярьж лээ. Хог ингээд дамжуулаад цааш нь ингээд ачаад явах юм аа. Чин хог дамжуулаад ингээд асахт чинь тэр хогн дотор чинь үүнс одоо хичнээн төрлийн одоо юу багш хог багш. Тэгээ тэр нь одоо тоос шорон бужигдахгүй муу 200 300 метртэйгээ айл өрхөд энэ тэр үнснийх нь асуудал хөндөгдөхгүй юу? Энэ дээр байгаль орчны үнэлгээ хийлгэсэн үнэлгээ байна уу? Тэгээд багийн иргэдийн нийтийн хурлаар нь иргэдээс нь санал аваад энэ бол газрыг оруулах ёстой. Тэгээ газар ороогүй гэж энэ дээр за өнгөрсөн жилийн төсвөр дээр 600 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байгаа одоо өнөөдрийн байдлаар. Тэгээ энэ ингэж одоо бас газар аваагүй гэж хийж болдго юм уу? Тэгэхээр энэ бол тэгээд нэлээд 11-р баг, 10-р баг тэгээд зүүн талаас залхилах юм бол 4-р багийн иргэдийн яг захин дээрээс нь ер нь бол хог ажиглал үнс нь хийсч шүү дээ үүндээ бол. Гашаа нь бол зүгээр торон гашаа байгаа, битүү гашаа биш. Тэгэхээр энэ дээр хариулт авмаар байна. За. Гэвтэл зохицолтынхаа яриадсан. За 8 дугаар агийн юу болохоор за ер нь бол хангах байгууллагууд ажлын хэсэгт байж идэг. Тэднээс бол ямар нэгэн одоо давхцал байхгүй л гэж хэлсэн. За газрын албач гэсэн одоо давхцалгүй гэж харж оруулж ирсэн юм байгаа. За нарны станцын газар гэдэг. За ер нь бол хотол бас нэг өөрийн гэсэн бас нэг бодлогын хүрээнд оруулж байгаа. Энд нөгөө дахин дамжуулах төв байдаг, ороо байдаг юм байлээ. За тэгэхээр бид нар энд нэг одоо юу гэдгийг хотоо ер нь бол нарны зайн эрчим хүчийг дэмжиж ийм төслийг хэрэгжүүлье. Бас ингээд санал тавьж байгаа аж ахуйн нэгжүүд байгаа. Дээр нь бас энэ бас нэг аймагаас ч бас яригдж байгаа бодлого аймгийн засаг даргаас ч гэсэн бичиг ирж ирсэн. За ийм одоо түрүүний агропарк тэр ухаалаг хөлөмжийн чиглэлээр ч гэсэн ийм одоо төслүүд дээр одоо газар төлөвлөх нь зүйтэй шүү гэдэг. Тийм учраас одоо энэ ойрхон газар нь дахин дамжуулахын хэрвээ тэр чинь нарны зай станц баригдах юм бол дахин дамжуулах руу одоо тогоо өгөөд за тэндээсээ одоо хэрлэн сум ядаж энэ Чаулсан хотынхаа гэрэлтүүлгийн үнийг одоо төлчдөг одоо тогоо баартардаг байх. Энэ бол бас зүй ёсны хот дээр өөрснөө нь бодлогоор одоо байх ёстой. Ийм одоо боломж орж ирэх юм бол бид нар газраа бас бэлдсэн байх ёстой гэж ингэж оруулж ирсэн. За тэр нарны зай станцын гээд нэг га газар гээд байгаа. Тэр давцалтай гэдэг юм тийм үү? Холбооны мэдээлэл үзээ энэ аймгийн харилцаа холбооны газар зүйлээ эрчим хүчний зохицуулах орны салбар өвчин юу лээ? Зохицуулах зөвлөлөөс ирсэн саналээ. Тэгээд ерөнхийдөө байршлыг харж агаад бас тэрний ойролцоо газрыг сонгосон байгаа. Тэгээд яг тэр юу бол яваагүй л гэж ойлгосон. Эрчим хүч бол давхцал байхгүй л гэж харж байгаа. Тэр лөө тараасан нь. Тэгвэл жоохон тэр юуг нь харсан юм уу таад явцсан. Тэгээ энд бол яг бас л сэргээг тэрчим хүчний чиглэлээр зохицуулах зөвлөлөөс антин тавьж нар салхины одоо хэмжилт хийх юм гэсэн. Тэгээд энд нарны салхины эрчим хүч тавихад одоо хэр одоо гарахаар байна гэдэг юм тооцоолол хийх юм ли антин тавьж жилийн хугацаанд тавих юм гэсэн. Тэгээд эндээс ирсэн санал байгаа. Тэгээд шаардлагатай бол яг юу бол жоохон хөдөлгөөд одоо энэ орчинд нь одоо ажлыг өөрчилж болох байл үү те. За нэгдүгээр багийн тэр амралт чөлөөт цагийн талбай байгаа. За тэрийг бол техникийн шийдлэр
зураг төсвүүдээр нь ороод ирсэн байгаа. Техникийн шийдлэр бас шийдэж хийхэр байгаа. Тэгээд бид нар яг гол дагуу яг энэ одоо орчинд бол ямар нэгэн тийм тоглоом амралт чөлөөт цагийн төв ерөөсөө огт байхгүй. Энэ иргэд бол одоо тэр эрхээ зөрчүүлээд ээждэг нэг цэцэрлэг байсан одоо байхгүй болцсон. Тэгээд энэ багийн иргэдээс маш олон их санал ирээд ингээд төлөөлөгч нь саналаа гаргаад иргэдтэй иргэдийн нийтийн хурлаараа хэлцэгдээд ер нь бол ийм чөлөөт цагийн талбай бэлдээч бид нар одоо энэ чи чөлөөт цагаа өнгөрөөдөг байна. Тэрийн болон одоо тэр найрамд парк бусад газар руу бид нар явж чадахгүй нэ гэдэг энд хэрэгтэй шаардлаганд байгаа үднээс бас оруулж ирсэн. Тэгээд энийг бол инженерийн шийдлээр нь бол хийхээр зураг төсвүүдээр нь одоо суудсан байгаа. За 10 дугаар агийнхтэр бол би бас нэлээд түрүүн тайлбарлалаа. Ер нь цаашдаа бол яг хуу санаа зовж байгааг чинь үнэхээр ойлгож байна. Би ч гэсэн санаа зовж байна. Гэхдээ энэ дээр бол явандаа юу яа гэж бодож байгаа. Битүү тэр нэг юу гэдэг чтэй. Ангаар барих зүйтэй гэж харж байгаа. Ингээд бид нэр үе шаттайгаар одоо нэг мөсөө хөрөнгө оруулж чадахгүй учраас яг тэр хог одоо ачиж буулгах энэ талбай дээр бол ангаар бариад тэгээд одоо ойр орчиндоо ямар нэгэн тэр бохирдол үүсэхгүй одоо агаарын болоод хөрсний бохирдол үүсэхгүйгээр ингээд тээвэрлэх боломжтой гэж ингэж тооцоолсон байгаа. За засаг дарга юун дээр мэргэжлийн байгууллагуудыг оролцуулаад санал дүгнэлтүүдийг авсан гэж байна. Тэгэхээр энэ хурлын протоколыг энэ хурлын гаргасан шийдвэрийг цаасаар авмаар байна. За энэ дээр над гаргаж өгөөрэй. Тухайн үед одоо инженерийн шугамчнаас ямар албан тушаалтангууд оролцсон тэр усуд маань энэ дээр хурал дээр ямар байр суурь илэрхийлжсэн тэр талын мэдээллийг бид хөтлийн тэмдэглэлээс нь авчи. За оюутны төлөөлөгч. За асуулт дууссан. Санал хэлцэх асуудалтай холбогдуулан саналаа хэлэх төлөөлөгч нар. Саналтай төлөөлөгч байна уу? За наран чулуун, мөрөн туул, оюун туяа, цог гэрэл, Батэрдэн, Сэнгд орж, Батбаяр. За Батбаяраар саналыг таслалаа. За мөрөн туул төлөөлөгч саналаа хэлээрэй. Засаг даргыг гэжсэн. Нарчлын дараа хэлж болох уу? Наранчууд эхэлж өргөсөн юм. Дараа нь би засаг даргын орж ирэх саналаа хэлж гэж бодоод байна. За, наранчууд эхэлж өргөсөн гинэ. За, наранчуудын төлөөлөгч саналаа хэлээрэй. За би 10 дугаар цайдам гудамж за бүсчлэлийн нөөцийн газар. За энд байгаа энэ хог хаягдлын үйлдвэрлэл 4 газрыг хасах саналтай байна. Юу гинэ? Хэдий гинэ? Хог хаягдлын үйлдвэрлэл 4 газрыг хасах саналтайгаар хасах гэсэн томьёолоор санал хураалгах саналтай байна. За тэмдэглэлээр чивэл 10 дугаар багийн хамгийн сүүлийнх те 30 жагсаалтын. За оюутны төлөөлөгч саналаа хэлээрэй.
Нэг. Би энэ бас 30 дээр ярьж байна. Ноднон бас тусгуулж яхад би бол эсвүүцчихсэн. Яагаад гэвэл нэгэн 14 дээр авдад сонгогдсон төлөөлөгч салхин дээд талдаа нэгдүгээр багийн хог хаягдч гэсэн залуус хорол руу ямар утаа үнээртэй байсан. Урд нь бас хог тээвэрлэлт энд байдаг байсан гэдэг утгаар нь бол би дэмжээгүй тухайн үед. Тэгээ олонхын салдаар дэмжигдээд явцсан, тусагдаад тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ дээр бол миний хувьд бас эсвүүцэж байгаа байр сууриа илэрхийлж байгаа. Тухайн иргэдийн аюулгүй цэвэр орчинд амьдруулах тал дээр хөрс агаар орчны бохирдол үүсэхгүй байх гэсэн нь бол нэрэ 100% баталгаа өгч чадахгүй байна. Хасах саналтай байна. За Сингдорч төлөөлөгч саналаа хэлээрэй. За саналууд нэг. Ер нь бол жагсаалтын дагуу нэг бүрчлэн санал хураагаад явна. Гэхдээ саналаа хэлчихээ. Юу манай хорон дээр энэ юу 26 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол хилцэгдсэн байгаа. За манай хорноос нэг 6 газар дээр хуралд оруулахгүй шалтгааныг бичээд хурлын ажлын албанд өгсөн. Гэхдээ төлөөлөгч нар янз бүрийн байртай учраас бүх газруудыг хурал төлөөлөгч нараар санал хураалгаж хилцүүлье гэсэн саналтай байна. За. Нэгшсэн санал хураа авч. За цог гэрэл төлөөлөгч. За энэ 30 дээр байгаа хогийн дахин дамжуулах төвийг бол хасах саналтай. За 750 эрчим хүчний зохицуулалт зөвлөлөөс орж ирсэн 750-ыг байршлыг шилжүүлэх. 8 дугаар багийн эрчим хүчнээс 750 хэдний 29 дээр байгааг байршлыг шилжүүлээд хамгаалтын зурвасаас гарах. За тэгээд 8 дугаар багийн 700 м² төлөвтэй. Энийг болонгод бас судлаад яг долларын шугамтай бол 22 дээр байгааг судлаад бас байршлыг шилжүүлэх. Энэ зай хэмжээгээр нь одоо байршлыг шилжүүлэх судлаад шилжүүлэх тийм санал оруулж байна. Тийм. За Батбаяр төлөөлөгч саналаа хэлээрэй. За би тэр энэ одоо газрын зориулт нь жоохон таарахгүй байгаа энэ газруудыг бүгдийн зориултыг болгож одоо салгаад ингээд оруулах саналтай байна. Дээр нь энэ миний жишээ авснаас гадна бас нэлийн газрууд бас байсан. Нэлээд бас газрууд байх шиг байсан шүү. Тэгээд бүгдээрээ ер нь яг л зориултын дагуу одоо энийгээ батлаад явуулахгүй бол одоо тэгээд буцаад кадастрын албанаасаа буцаад л ирдэг бүтэн жилээр л нэг жилийн ажил чинь ухрах болно шүү дээ. Тийм учраас энэ зориултыг нь яг тааруулаад батлах саналтай байна. Тэгээд хуваахыг хуваагаад нийлүүлэхийг нийлүүлээд дээр нь тэр ус цэгүүдийнхаа стандартыг нь бариулаад уг нь энэ стандарт байдсан байна. Зөөврийн усных, юуных гэдэг эрүүл ахуйн бүс мөс тогтоон барин нэтер гэд байдсан байна. Энэ чи зөвхөн барилгынхаа фундаментын суурьаар бол ярьж болохгүй шүү дээ. Хадгалаад л хашаа байх хэрэгтэй. Тэрлүү машин ордгоо байх хэрэгтэй гэх мэт. Явган хүмүүс ингээд тэргээд өрөөд ордгоо байх хэрэгтэй ч гэдэм юм уу. Тэгээд ойр орчмыг нь газрыг нь эвдэхгүй байх гэдэг тийм стандарт байдсан байх шүү дээ. Тийм учраас тэр стандартад нь бариулаад энэ ус цэгүүдийн газрыг нэг жоохон томхноор тэгвэл тавьд өгчөө гэсэн тийм санал оруулж байна. За Батэрдэн төлөөлөгч. Санал хуцаа. За Мөрөнтөл төлөөлөгч.
Нэг. А эзэмшилжийн хүрээлэнгийн нөгөө 93.8 га газрыг авж байгаа. Энэ бол маш их талархаж байна би. Яагаад гэвэл энэ манай малчид урагшаа малаа гаргахад энэ олон талбай, эзэнгүү талбаанууд маш томор хашаатчихсан. Тэгээд үйл ажиллагаа явуулахгүй мөртлөө ингээд хэдэн жилээр ингэж авчаа байгаад байгаа. Энэ тэрний нэг талбай. За энэ ирж байна. Энийн хажуудлын гэрэл сэтгэмжийн бас нэг ийм том талбай байгаа. Энийг бас авах уу, яах уу гэсэн юм бол орж ирээгүй мэн. Энэ ажиллахгүй байгаа энэ талбайнуудаа аваад манай Хэрлэн сумын 5 дугаар ангийн малчд маань одоо газар байхгүй, мал бэлчих газаргүй байна. Манай баг дээр голцоо хөдөө аж ахуйн чиглэлээр хүлэмж газар тариалан төмс ногоо гэсэн юугаар их орж иж байна. Хэрлэн сумын 5 дугаар баг руу ер нь Чавсан Отманч гэсэн бас бодлого ураад Чавсаотынхаа бүх малчдыг манай баг руу гаргана гэсэн үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Тийм болохоор энэ эзэнгүү байгаа том талбайнуудаа Хэрлэн сум авж байгаа юм чинь энэ малчтаа одоо бүлэг юм уу хоршоолоо хідүүлэн ирээд энэ талбайнуудаас дими ингэж хоосон байхгүйгээр малын ногоонд хижээд тарьдаг болгомоор байна дараа. Би энийг бүр манай иргэд маань бүр саяын багийн эдийн нийтийн хурал дээр бүр хурлаараа бүр заавалчгүй мөнгө цагаар дараад хилж өгөөч гэж бүр иргэд маань аягүй их хүсэл тавьсан. Тэгэхээр миний бодлоор бол энэ одоо эзэнгүүл хүлэмж гэхээсээ илүү малчтыгаа одоо өвс ногоогоо бэлддэг өөрснөө дандаа жил болгон одоо улсаас төсвөөс харахгүйгээр өөрснөө бас нийлээд ногоон тижэл тарих энэ талбайнуудыг бас бүрдүүлж өгөөч. Энэ одоо тэгээ заавалчгүй хүлэмж аж ахуйгаар шийдвэрлэгдсэн бол ямар нэгэн одоо жишээлбэл онкодын талбай гэж байна. Нэг том талбай тэр баруун талд байгаа. Энэ гэрэл сэтгэмжийн талбай байна. Энэ талбайнуудаас бас инжилээс эхэлж малчтсан нь ногоон тижэл тарихт нь зориулж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Нэг ийм санал байна шүү гэж хэлэх гэсэн заа баярлалаа. За 7 төлөөлөгчийн саналыг тэмдэглэж авсан баха. Би уг нь жагсаалтын дараалал санал хураагаад явъя гэсэн. Одоо тэгэхээр 7 төлөөлөгчийнхөө хасах саналыг дэмжиж гэдгээр саналаа хураагаад явсан зөв үү? Нэг бүрчлэн санал хураах уу? Энэ дээр хэдүүлээ нэг яач. Үгүй. Орж ирсэн саналаараа шууд явах уу, нэг бүрт явах уу? Тэг харин тэгэхээр энүүгээрээ явах уу? Хурлын дагаа санал хураагаас өмнө шүүхийн одоо юу ч орж ирлээ. Тэгээс өмнө тогтоолоо яахгүй юм. Тэр тогтоолыг одоо энийг яахта дунд нь тогтоолыг хүчингү болгосхой гэдгийг би өөрөө яахгүй шууд санал хураачих юм уу те? Энэ дотор оруулаад тогтоолыг хүчингү болгосхой гэд юу ягаа явчихна. Дурдаад явчихна. Хурлын дарга. Бидэд одоо ингээд нэг асуудал хэлэлцэж шүү дээ. Тэр асуудлын дундуур наад чинь ингээд шууд орж ирээд нөгөө киноны завсар реклам гэдэг шиг ингээд шууд орж ирээд ийм биш. Энийг тодорхой хэмжээнд ингээд завсарлага аваад тийм үстэй. Түр завсарлага аваад наад асуудлаа ингээд оруулж ирээгээд оруулаад албан ёсны хэлбэрч нь оруулаад яваад ярьсан болохоор нь ярьчлаа шүү за. За бас төрийн ажил шууд ийм дур дураараа хамаагүй хийж болохгүй шүү. Дээрээс нэг бүрчлэн саналаа хураагаа авчия. За жагсаалтын нэгдүгээр хавсралтын жагсаалтын нэг
Энэ хасар тогтоолоо батлахдаа 11 сарын 14-ийнхаа тогтоолыг эн чинь дангаараа байгаа. Энэ 11 сарын 14 гэдгийг оруулсан байна. Тийм, энэ 11 сарын 14-ний энэ тоос гэдгийг бичихгүй. Тусдан салчиг гэж байна л да. За, дангаар нь оруулах саналтай байгаа юм байна тий. Дангаар нь бичиггүй болох саналтай. Тэр нь зөв баг л та. Тэр нь зөв. Тогтоолдоо дурдтаад тэргүй гэж байгаа юм байна шүү дээ. За. Юу яа? За 10 минутын завсарлага авъя. Завсарлага өглөө шүү. Дотын төслийг оруулж ирээ. Зарцын хөвгөл ажиллах. Нэг. Сэнтэрч төлөвлөгчөө юу яа? Одоо энэ дээр байна. Санд оруулж ирж байгаа саний 7 хүн санд оруулж ирж шүү дээ. Одоо энэ хэлбэр жагсаалтын төдийг саналтай байна гэх. Тэгэхээр энэ санд оруулж байгаа хүмүүсийн эхлээд бас юм хэлцээд шийдэж яваад. Тэгэхээр энэ хэлбэрийг За манайхаас хойно 2-3 газар хэлсэн шүү дээ. Энэ гол дээр гасгүй энэ 6 дээр чинь өсдөр гасгүй сантаа өгчихгүй. За тэгээд яг жигсаалтаа тэгээд яах вэ? Нэг хөшөө дахиад явах юм уу? Сант аваад учраас одоо өнөөдөр ингээд 9 багийн гасгийн сант байна шүү дээ. Одоо цаад наад 39 гасгийн сант авч ирсэн шүү дээ. Тэр өсдөр ингэж өргөөд одоо 3 гасгийн 6 нүдтэй тэр үлдсэн одоо 24 6-аар ирээд байна. За үлдсэн тэдийгээ явчих юм. Одоо биднийгээр бол Гоо харин би тэгээд ингэж штэ. Хасах санал байгаа учраас энэ хасах саналаар нь шууд юмаа явах юм уу? Хасчлаа за хасчих штэ. За тэгэнгүүт би яах юм? Хасагдсан саналаараа дахиад энэ нэг бүрчлэн нэгээс гэж явахгүй үстэй. Одоо 9 санал авлаа шүү. Тэгэнгүүт энийг дэмжин биш хасыг гэдэг саналаа аваа шүү. Нэг санал тэгэнгүүт нь одоо тэрнээс нэг гадна үүдэн шүү дээ 4-5. Тэр нь одоо нөгөө үлдсэн 26-аар нэгээр за тэрийг батлдаг. Үлдсэн нь одоо энийг хасахгүй юу санаа аваад дахиад хасах юм байна.